хорвоо ертөнц даяарчлагдаж хэрхэн соёлтой өөхөх арга барилыг ухуулан сурталчилж байна уу гэлтэй. Амьдралаа дуусгахын тулд эрчимжүүлэх талаарх зөв суртал ухуулгыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх анхны төслөө та бүхэнд толилуулахад бэлэн боллоо. Дэлхийн хүн амын тоо өдрөөс өдөрт жилээс жилд өснө нэмэгдэж байгалийн тэнцвэр байдал алдагдахын хэрээр олигарх баячууд дэлхийн түвшинд амьдрах арга зүйн хувьд монопол болсоор удлаа. Гэтэл бид амьдрахч гэжтэй амьдрах орчин нөхцөлөө сайжруулахыг хүсэн мөрөөдөж хичнээн хөдөлмөрлөж байгаа боловч яг одоо энэ бүгд шаардлагагүй нэмэргүй болжээ. Дэлхийн нийтийн эрчимд цэвэрлэгээ хамгийн сүүлд COVID-19-ийн сенсацаар нийт 7,64,367 хүнээр цөөрч цэвэрлэгдсэн боловч энэ хангалттай цэвэрлэгээ болж чадаагүй. 21-р зуунд хүн болж төрсөн ч хүн шиг амьдрахыг хичээх шаардлагагүй болсон. Миллениал үеийн төлөөлөл бид. Миллениал үеийн төлөөлөл бид. Жинзи үеийн төлөөлөл бид. Альфа үеийн төлөөлөл бид. Нийгэмд амьдрах чадвараа хөгжүүлж тэмцэхээс илүүтэйгээр өөрсдийн хүслээр соёлтойгоор Ээлгээр, найрсгаар, хүлцэнгүүгээр үхлийг сонгож байна. Энэ бол 6000 сурагчтай электрон веб. Энэхүү веб таныг 6-аас 12 сарын дотор хүлцэнгүүгээр өхүүлэх чадвартай. Та үүнийг л сонгоо. 20,000 сурагчтай электрон веб таныг 7-оос 21 хоногийн дотор найрсгаар өхүүлнэ. Хамгийн зөв сонголт бол 20,000 сурагчтай веб. Энэ бол 12,000 сурагчтай электрон тамхи. Үүнийг та 7 хоногт 5,000 удаа сурах юм бол ээлгээр үхнэ. 12,000 сурагчтай электрон тамхиг сонгоорой. Энэ бол 25,000 сурагчтай электрон тамхи. Та үүнээс өдөрт 5,000-аас 10,000 удаа эрчимтэй сороход ердөө 3-аас 7 хоногийн дотор соёлтойгоор амь насаа алдаж үхэх болно. Та бүхэн 25,000 суралцтай электрон тамхиг сонгоод 21-р зууны эхлэл бидний бахархалуулсан үхэл рүүгээ хамтдаа алхацгаая. Та бүхэнд үхэлт чинь амжилт хүсье.